Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Саяын телевизийн оргил заг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн энтер байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Сүүлийн үед хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй байгаа, авч чадахгүй байгаа гэсэн гомдол мэдээлэл иргэдийн дунд ихээр гарч байгаа билээ. Хүүхдийн мөнгийг 2017 онд улсын хэмжээнд нийт хүүхдийн 60% олгож байсан бол 2018 оноос засгийн газрын шийдвэрийн дагуу нийт хүүхдийн 80% олгох шийдвэрийг гаргасан билээ. Үүнээс болоод 2017 оны төсөвт 80% олгоно гэж заагаагүй учраас 2.5 тэрбум төгрөг дутаж хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй болсон байлээ. Тиймээс засгийн газрын хөдөлмөр нийгэм хамгааллын яам хамтарч өнгөрөх онд болон он гарснаас хойш хүүхдийн мөнгө авч чадаагүй 670 онооноос доош үзүүлэлттэй айлуудад энэ оны 5 дугаар сар хүртэл нөхөж олохоор болсон байна. Сүүлийн үед хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй байгаа, авч чадахгүй байгаа гэсэн гомдол мэдээлэл иргэдийн дунд ихээр гарч байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний даргаах тайлбарыг тодрууллаа. Хүүхдийн мөнгийг 2017 онд улсын хэмжээнд нийт хүүхдийн 60% олгож байсан бол 2018 онд засгийн газрын шийдвэрийн дагуу нийт хүүхдийн 80% олгох шийдвэр гарсан байна. Үүнээс болоод 2017 оны төсөвт 80% олгоно гэж заагаагүй учраас 2.5 тэрбум төгрөг дутаж хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй хүрээд байсан байна. Тиймээс засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтарч өнгөрөх онд болон он гарснаас хойш хүүхдийн мөнгө аваагүй 670 онооноос доош үзүүлэлттэй айлуудад энэ оны 5 сар хүртэл нөхөж олгохоор болоод байна. Харин шинээр гарсан засгийн газрын шийдвэрийн дагуу манай аймгийн хэмжээний 520 өрхөд шинээр судалгаа явагдаж байна. Тус судалгаа нь эх сарын 16-ны өдөр дуусах тул айл өрхөөд судалгаанд идэвхтэй оролцож үнэн зөв өгөхийг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зөвлөж байна. Энэ манай аймагт улсын хэмжээгээр 2017 онд нийт хүүхдийн 60% олгож байсан. Тэр үед 2018 онд засгийн газрын тогтоол гарч хүүхдийн 80% олгохоор шийдвэрлсэн. Гэтэл 2017 онд 18 оныг төсвөлөхдөө тэр 80% олгоно гэж төсөв нь батлагдаагүй учраас 2018 онд хүүхдийн мөнгө дутсан юм тал байгаа. Нийт хүүхдийн мөнгийг олгохдоо 670 оноогоос доош хүмүүсүүд оноотой айл өрхийн хүүхдүүдэд бол мөнгө олох ёстой. 270-аас дээш оноотой хүмүүсүүдийн хүүхдүүд нь мөнгө олохгүй байгаа. Эндээс болоод улсын хэмжээгээр 2.5 тэрбум төгрөг дутсан 2018 онд. Ингээд одоо засгийн газар хөдөлмөр нийгэм хамгааллын яам хамтраад 2018 онд аваагүй хүүхдүүд байгаа 2019 онд гараад бас л авч чадахгүй байгаа хүүхдүүд байгаа. Энийг үгүйсэхгүй. Гэхдээ энэ хүүхдүүдийн мөнгийг энэ 5 сар хүртэл олгоно. 18 онд бол 11-12 сард бол хүүхдийн мөнгийг нэмж энэ 5 сар хүртэл бол тэр аваагүй хүүхдүүдийн мөнгийг өгнө. Гэхдээ 670-аас доош оноотой хүүхдүүдэд олгоно. 670 оноогоос дээш хүүхдүүдэд олохгүй. За энэ ажлын хүрээнд, энэ чиглэлийн хүрээнд энэ манай аймагт одоо 520 өрхт бол дахин судалгаа явагдаж байгаа. Бүх сумуудаар нийлсэн саяны 670 оноогоос дээш, 670 оноогоос доош ямар нэг асуудалтай гэсэн 520 айлын өрхийн судалгаа дахин явагдаж байгаа. Одоо бид явуулж байгаа. Энэ судалгаа энэ сарын 16-нд дуусаад тэр мэдээлэл өгнө. Тэр үед тэр хүүхдийн мөнгөний саяны нөгөө 670 оноос доош гарсан, дээшээ гарсан тийм айлууд, дээшээ гарсан айлууд хасагдана, доошоо гарсан айлууд бол
ингээд одоо хүүхдийн мөнгөнд хамаарах юм юун дээр орно судалгаанд. Энэ мөнгө бол 5 сараас олгодохоор ингээд ажиллаж байгаамаа гэж. Гэхдээ 2019 онд Монгол улсын төсөвт бол 209 тэрбум төгрөг суулгагдсан хүүхдийн мөнгө олохоор. Харин тэр нийт хүүхэд бол Монгол улсын хэмжээнд 1 сая 54 мянган хүүхэд байгаа. Эний 912 мянгад нь мөнгө олохоор бол ингээд шийдвэрлээд байгаа. Энэ мөнгөнд бол бас л хөрөлцөө муугаас ингээд дутуу төсвөлснээс болоод ингээд олгодохгүй засгийн газар сангийн яамнаас мөнгө ирэхгүй байгаа учраас энэ ингээд олгодох байгаа тал байна гэж хэлмээр байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, прокурорын газар, газрын харилцаа байрлах хот байгуулалтын газар, аймгийн засаг даргын тамгын газраас байрлал байгууламжийн захиалагч, барилгын зураг төсөл зохиогч, угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулсан аймгийн барилгын салбарын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт батлагдсан мөрдөгдөж байгаа хул тогтоомжууд түүний дотор барилга барих газар, зураг төсөвт эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулах, баталгаажуулах талаар сургалт зөвлөгөө нь өгсөн билээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, прокурорын газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн засаг даргын тамгын газраас барилга байгууламжийн захиалагч, барилгын зураг төсөл зохиогч, угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан аймгийн барилгын салбарын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт батлагдсан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд түүний дотор барилга барих газар, зураг төсөвт эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулах, баталгаажуулах талаарх сургалтыг зөвлөгөөг мөн өгсөн байна. Мөн барилгын салбарт 2018 онд гарсан нийтлэг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийж, 2018 онд гарсан зөрчлүүдийг арилгуулах, 2019 онд анхаарах асуудлын талаар чиглэл өглөө. Барилгын компаниуд 2018 онд дийлэнхтэй зураг төслөө эхэлж гаргаж баталгаажуулаагүй зөрчил ихээр гарсан байна. Энэ тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. 2019 онд барилгын салбарт тавигдах хяналтаа чангатахаа мэдэгдэж, барилга барих иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагааг хууль ёсны болгох, барилгын чанарт онцгой анхаарах талаар аймгийн мэргэжлийн хяналтын газраас сануулга өглөө. Өнгөрсөн 4 дахь буюу 2 дугаар сарын 21-ний өдөр манай аймгийн мэргэжлийн хяналтын газар болон прокурорын газар хамтран барилгын салбарт барилгын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж болон холбогдох бүх хуулийн байгууллагуудад хамруулж сургалт зохион байгуулсан байгаа. Уг сургалт нь болохоор засаг даргын тамгын газар, газрын харилцаа барих хот байгуулалтын газар, барилгын захиалагч ял, хуулиар ирэх олгогдсон тусгай зөвшөөрлөлтөй барилгын угсралтын ажлыг явуулдаг 40-од аж ахуйн нэгж хамрагдсан. Уг сургалтын зорилго болохоор яг 2018 онд гарсан нийтлэг зөрчлүүд ба авагдсан арга хэмжээ шийтгэлийн талаар аж ахуйн нэгж хувь хүмүүст дэлгэрэнгүй ойлгуулж дахиж ийм зөрчлийг битгий давтараа гэдэг зөрчлөөр арилгуулах үүднээс урьдчилан сэргийлэх маягийн сургалт зохион байгуулсан. Шинээр батлагдсан, одоогоор шинжлэгдсэн шинээр батлагдсан хууль тогтоомж дүрм журмуудын талаар дэлгэрэнгүй ойлгуулсан. Манай мэргэжлийн хяналтын газраас батлагдаж, дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаас жишээлбэл дурдж хэлбэл газар сонголт тэгээд зураг төсөл эрүүл ахын хяналт дүгнэлт гаргуулах талаар гих мэтлэн шинжлэгдсэн хууль тогтоомжуудыг дэлгэрэнгүй ойлгуулсан. Цаашдаа барилга барих гэж хувь хүмүүс болно. Аж ахуйн нэгж хуулиар эрхэлсэн компаниудад хандж хэлэхэд эрх хавар буюу 2019 онд баригдах гэж байгаа барилга байгууламжуудаа хуулийн ёсны болгож зураг төслийн батлуулж хуулийн ёсны барихыг зөвлөё. Манай мэргэжлийн хяналтын газрын зүгээс эх онд барилгын техникийн хяналтаа шангадахаа мэдэгдэж уг сургалтыг зохион байгуулсан. Хатуу анхааруулж ажилласан 2019 онд гаргасан зөрчлүүдийг гарахгүй байхыг хатуу анхааруулсан болно. Сүүлийн жилүүдэд аймгийн төвд их хэмжээний үйл хөдлөх хөрөнгө баригдаж байгаадаа холбогдуулан үйл хөдлөх хөрөнгийн хуульд шинээр өөрчлөлт оруулах шаардлага гарсан талаар аймгийн татварын хэлэлцээс мэдээллээ. Үйл хөдлөх албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл заасны дагуу үйл хөдлөх хөрөнгийн албан татвар хууль хэмжээ аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаас тогтоох юм байна. Үйл хөдлөх албан татварын хөв хэмжээг энэ онд багтаан шинжилэн тогтоох асуудлыг аймгийн татварын хэлэлцээс зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд татвар төлөгчдийн дунд хууль тогтоомжийг сурталчлах,
иргэдээс санал авах хилцүүлэг зохион байгуулах юм байна. Тиймээс татвар төлөгч иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцохыг аймгийн татварын хэлтсээс уриаллаа. Хөлхөйлөлт албан татврын тухай хуулийн 6 дугаар зүйл заасны дагуу хөлхөйлөлт хөрөнгийн албан татврын хувь хэмжээг аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоох ёстой. Энэ хууль заасны дагуу 0.6-аас 1% интервал давтар хурлаас хөлхөйлөлт хөрөнгийн албан татврыг ногд албан татврын хувь хэмжээг тогтоох ёстой. Энэ асуудлыг бас 2013 онд бас аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоолгож байсан. Энэ тогтоолыг бас хөлхөйлөлт хөрөнгийн албан татврыг шинжлэх бас шаардлага гарч байгаа тул энэ онд багтааж бас хөлхөйлөлт хөрөнгийн албан татврын хувь хэмжээг шинжлэн тогтоолох асуудлыг манай хэлтсээс зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд дараагийн 7 хоногт татвар төлөгчийн дунд хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал авах, хилцүүлэх зохион байгуулах ажлуудыг зохион байгуулах болно. Энэ ажилд бас татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүд идэвхтэй орсноо. Хөлхөйлөлт хөрөнгө сүүлийн үед бол аймгийн төвд маш их хэмжээний хөлхөйлөлт хөрөнгүүд баригдаж байгаа. Энэтэй холбоотой хөлхөйлөлт хөрөнгийн албан татврыг шинжлэх тогтоох шаардлагатай байна. Хөлхөйлөлт хөрөнгийн албан татврын тухай хууль заасны дагуу хуулийн тэр хурлаас тогтоох хэмжээнд болохоор 0.6-аас 1% хооронд тэр хөлхөйлөлт хөрөнгийн байршил, зах зээлийн үнэлгээнээс хамаарч тэр хурлын тогтоол гаргаж аж тэр хөлхөйлөлт хөрөнгийн албан татвар ногдуулах хувь хэмжээг тогтооно. Эрхэм үзэгчдээ энэ хүрээд Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа баяртай үзэгчдээ.